Хэлсэн. За манайхаа юу айцгаан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За гээд дараагийн ээлжид фэшн аваг имшлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Don't play with it, don't be dishonest. За энэ удаагийн имшлэг болохоор амар сонирхолтой байгаа. Тэр нь болохоор манай үзэгчид маань надад фэшн авгийн аутфитүүдийг сонгож өгсөн байгаа онлайнаар. Тэгээд миний бодлоор энэ удаагийн фэшн авгийн имшлэг өмнөхөөс илүү амар гоё сонирхолтой болгох. Яагаад гэх юм бол би өөрөө сонгох биш. Яг манай үзэгчид маань да ялангуяа Instagram дээр байгаа, RDNJJ Facebook page дээр байгаа үзэгчид маань бүгд ингээд над руу бараг 10,000-аад зураг явуулаад тэр дундаас энэ бүх аутфитүүдийг бүр ингээд захиалаад нийтдээ 5 юм уу 6 аутфит байгаа. Би бас сайн тоолж чадаагүй нөө амар их юм байгаа. Тэгээ хооронд нь бүгднийг нь нийлүүлээд бас нэг юм гой зүйлүүд аутфитүүдийг бүтээж байгаа болохоор хувцсны сонголтуудыг бүтээж байгаа болохоор хамгийн ихнийхээ аутфиттэй танилцгаая. За хамгийн ихний энэ дрессийг болохоор надаа миний бодлоор шиг ер нь high school-ийн хүүхэд сонгож өгсөн. Намайг ингээд ийм dress өмсөхөр илүү одоо нөгөө cute харагддаг гэд. Тэгээд энэ хартай улаантай ийм сарнаатай dress-ийг 10 жилийн хүүхэд сонгож өгсөн байгаа. Яг доотлих нь яг энэ юбк хэсэг нь болохоор ийм сул намилсан, сэрвэлцэн. Тэгээд ямар нэгэн одоо 100 муу өмсөхөд бол угаасаа яалтчгүй тохиромжтой хувцснуудын нэг байгаа аахгүй юу? Энийг ер нь бол тэгэл нэг юм cute зүгээр хөөрхөн ивент дээр өмсөөл илүү гоё юм болов уу гэж бодож байна. Тэгээд бүгдээ 2 дахь хавт руу гарцгаая. За манайхаа ингээд 2 дахь аутфит байна. За энэ 2 дахь аутфит бүр ингээд би бүр ингээд энийг өмсөд амар гайхширсаа бүр ваа сурагч мөртлөө тэгсэн мөртлөө нэг юм секси төрлийн одоо хувцас байгаад байгаа аахгүй юу. Тэгээд энийг болохоор би яг манай ямар үзэгч сонгосныг мэдэхгүй. Гэтэ ямар ч тач надаас бол мэдээж дүү хүн байсан баг. Тэгээд энэ бол нэрээ хаанч бүр үнэхээр классик аутфит байгаа аахгүй. Би бүр энд 10-аас 10 яалтчгүй мөн. Тэгээд энүүгээр болохоор энэ нь юм тустай палаж. Тэгээд энэ болохоор юм пижактайгаа ирдэг юм байлээ. Тэгээд хэрвээ энэ загварыг аваад хүсэх юм бол энэ дээдлийн тайлаг хүсэхгүй бол ерөнхийдөө зүгээр ингэсэн ч угаасаа аль талтай айгүй хөөрхөн тийм тэгжин стайлыг ингээд бариад үлдчихнэ. Тэгээд мэдээж доогор нь болохоор би зөвөр ерөнхийдөө хар гутал өмсөн байгаа. Тэгээ энийг болохоор би бол үнэхээр нэг girls night out эсвэл нэг найзынхаа birthday ч юм уу эсвэл зөвөр ингээд октодтойгоо нийлээд гарч марж явахдаа өмсвөл илүү тохиромжтой гоё юм болов уу гэж бодож байна. Тэгээд date night дээр бол би арай л өмсөхгүй хаад. Энэ outfit бол надад бүр амар их таалагдж байгаа. Яг ингээд намайг жижиг гэдэг хүний ингээд амар эвдсэн юм шиг юм маягтай юм жоохон охин болгоод байгаа юм шиг тий юм сурагч юм шиг тэгэнгүүтээ бас нэг юм жоо аниме төрлийн байгаад байгаа юм шиг. Тэгээд аягүй их таалагдсан. Материал дээр би бол үнэхээр ярих малгай бүр ямар гоё юм даавн бич сууж өгсөн. Тэгээ бүр ингээд энэ тэндээс ерөөсөө бариад ах илүү дутуу юм байхгүй. Тэгээд ямар ч тач бид бол маш тухтай. Тэгээ материал дээр ч тэр өмсгөл дээр ч тэр ингээд загвар магвар бүх юм дээр 10-аас 10. 10. За бүгд ингээд 3 дахь хавт руу орцгаая. Hello. Хой хинбэ. Арай. За 3 дахь аутфит маань бэлэн боллоо. За энийг болохоор бүр ингээд амар юм чөлөөт одоо нэг юм жоохон сайсан юм маягтай талын аутфит болгосон байлээ. За энэ болохоор дээдлийн топ нь болохоор бүр юм нилээ юм доошогоо цээж гаргасан. Тэгээд араараа болохоор бас ерөнхийдөө ингээд ийм цээж гарсан. Тэгээд дотор нь болохоор бра өмсч жоохон өмсгүүж болно. Тэгээд ийм улаан өнгө сонгож өгсөн амар гоё юм секси санагдсан. Тэгээд ийм чөлөөтэй маягийн. Тэгээд доотлын өмд нь бол бүр амар маягтай заяо. Гэт тэр чигээр урт тэгээд энийг болохоор ийм терпизм маягийн өмд гэж ярьдаг штэ. Джинсэн терпизм маягийн өмдийг яг ийм топтой ингэж явуулаад. Тэгээд би доотлолт нь болохоор өөрийнхөө бас ийм улаан shoes өмссөн байгаа. Тэгээд ингээ хослуулаад ингэсэн чинь бас айгүй юм сайсан маягтай дүр төрхийг харуулж өгч илээ. Тэгээд мэдээж энэ аутфит дээр болохоор би ер нь бол яг бас 100-д таарсан гоё аутфит байна. Тэгэхээр би 10-аас 9.5-ыг өгмөр байна. Одоо өмнөд нь амар их таалагдж байгаа. Терпизм.
За тэгээд энэ улаан өмднийхөө доор цагаан өнгийн өмд өмсүүлээс илүү гоё. Эсвэл хар өнгийн өмд өмсөд ямар ч тач цүнх болон гутлаа бас улаан өнгөөрөө хослуулууд илүү дэгжин юм болов уу гэж би бодож байна. Яг энэ чигэрдээд энэ нэг юм саглагаар ингээд маяглуулаад байгаа юм бүр амар юм илдүүтэй нэг юм сиси палажны юм шиг амар юм хөөрхөн. Тэгээ шивээс өдр харагдуулаа. Тэгээд өмдөн дээр бол бүр үнэхээр ярих юм алга бүр амар гоё материалтай, амар гоё юм зөөлхөн сууж муусан юм стретчи. Монголчуудаа тийм гоё джинсэн өмд. Тэгээд яг юм өндөрсөй дагуулмал өмсгөд яг ингээд өндөр нэтер айгуу гоё таарсан бас жижиг хүн шүү дээ. Тэгэхэд ингээд айгуу гоё таарад ороод ирж байгаа. Би энэ сайз нэг байгаа байхгүй. Тэгээд мөнгөн хүртэл ингээд цаанаас амар хөөрхөн загтаад юм байна. Тэгээд бүгдээрээ дөрөвдүгээр аутфит руу гарцгаая. Чачарара. За энэ болохоор бүгдээрийнхэн сүүлээсээ 2 дахь аутфит байна. Энэ топ гэх юм уу, цамц гэх юм уу? Энэ цамц бүр нэр үнэхээр хайр юм аа. Ямар гоё зөөлхөн материалтай, дулаахан. Тэгээ энийг болохоор манай Синди найз надаа яг сонгож гисэн байхгүй бүр доотлороо гутал болон өмд хоёроо солиогүй. Тэгээд яг дотоорох яг энэ топ болохоор надад байдаг өөр юм топ. Тэгээ миний хувьд болохоор яг иймэрхүү уцгүй яг юм зүгээр юм дан топууд байдаг штэ. Тийм байвал хамаагүй илүү бас гоё харагдах юм болов. Энэ дээдлийн яг энэ сонгосон цамц бол нэрээ амар таалагдж. Одоо угаасаа нэг жоохон юм намар болох гээд хүч мүд орхон бол яг энэ чигээр аутфиттэйгээ зүгээр орой эсвэл зуны орой ч юм уу те одоо зүгээр ингээ гоё арай коктейл уух та. Яг энэ аутфиттэй өмсөд гарвал надад илүү дэгдэн тохиромжтой юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээд энэ аутфитэнд мэдээж 10-аас би 9-ийг өгмөр байна. Нэг оноо нь юу вэ гэх юм бол би доторх энэ цагаан топыг эндээ бүр ямар ч ийм утасгүй одоо залгаагүй яг ийм зүгээр цав цагаан топ байсан бол илүү гоё байсан болов гэж бодож чинь яг нөө зурган дээр бишгээ байгаа шиг өдрөө бүтэн аутфит харцгаая. Зүрх сэтгэлээ минь булаасан хамгийн сүүлийн аутфит маань энэ байна. За энэ сарнаатай дресс бүр яа гээд байгаа юм бэ? Hello. Нэг юм араасаа нэг тийм юм шаталцсан юм шиг энэ доошоогоо унжуураа нэг юм хоёр хөөрхөн юм байгаад энэ бүр амар хөөрхөн ингээ явхаар цаанаасаа нэг дэгжин. Энэ аутфитэндээ 10-аас 12-ийг өгье. За ингээд Fashion Now-гийн манай үзэгчтэй сонгож өгсөн аутфит хамгийн бест гэсэн аутфит дуусч байна. Тэгээд Fashion Now-гийн имжлэг дээр ерөнхийдөө би 5-6 аутфитыг харуулахыг хичээдэг. Тэгээд яг энэ 5 аутфит та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд яг аль аутфит нь та хэдэд хамгийн их таалагдсан тэрийг комент хэсэг дээр бичээрэй. Миний хувьд болохоор тэр 2 дахь нэг юм дээгүүрээ жакеттэй татвараа нэг юм хөөрхөн палачтай тэр байсан. Нөгөөх нь болохоор яг энэ аутфит надад бүр хамгийн их таалагдлаа. Би яг ийм сарнаа марнаатай юм чаммаа юм хөөрхөн даашинзан айгуу дуртай байхгүй юу. Тэгээ бичлэгийг үзсэн болон бүх гой аутфит явуулсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа Fashion Now аутфитээр уулзцгаая. Тэгээд тэр хүртэл манайхаа баяртай. Ардын жижиг YouTube channel-ийг subscribe дарахаа бити ууштаарай.